За өнөөдрийн симпозиум маань ерөнхийдөө хөдөлмөрийн зах зээл ба хөдөлмөрийн зах зээлийн одоо сурцгал үр дүн ба хөдөлмөрийн зах зээлийн хоорондоо уялдаа холбоо хамаарлын талаар өнөөдрийн гол яриагаа хийлээд энэ бол маш чухал асуудал гэж бодож байна. Ялангуяа хөтөлбөрийн стандарттайгаа агуулга дээр хяналт тавьдаг энэ байгууллагын зүгээс хөдөлмөрийн зах зээлийнхаа ориентейшнийг хөдөлмөрийн зах зээлийнхаа хандлагыг энэ сурцгал үр дүнтэй холбох нь яагаад чухал юм? Хөдөлмөрийн зах зээл дээр ямар асуудал байгаа гэдгийг яриад тэгээ энийг одоо нийтийн салбарын хүмүүсийн донд хилцүүлэг өрнүүлээд ингэ явж байгаа бол өндөр ач холбогдолтой ийм ажил боллоо гэж бодож байна. Тэгээ энэ ер нь бол бүх сургалтын эцсийн үр дүн бол эргээд хөдөлмөрийн зах зээл дээр л одоо ажил хүчин бэлтгэж явдаг. Тэгэхээр бид нар тэр луужингаа барьж одоо асуудалтай хандах нь бол хамгийн зөв юм. Тэгээ тэр утгаараа одоо энэ ажлын ач холбогдол энэ өнөөдрийн симпозиум ач холбогдол бол маш одоо өндөр орж байна гэж харж байна. За баярлалаа.